За тэгээд микрофон хаагдсны дараа намайг ална шүү гэж хэлсэн. За энэ бол одоо 2 дахь удаагийн намайг доромжилж байгаа. Одоо би эрэгтэй хүн байсан бол намайг барьж авч зодох юм байна. Тий, ер нь бол тийм хүн дээ микрофон харахаараа дандаа бодлоо ярьж байгаа байхгүй юу? Тэгээгүй яриад идэг. Тэгээд намайг хэлсэнд балаа авгаая гэж дуудлаа. Тэгээд би тэр хүнийг одоо надаас одоо ах хүн олон одоо энэ парламент бидэрт одоо залгамж халаа үлгэр жишээ болоод явж явах хэвээр хүн ийм ёс зүйгүй эмэгтэй хүнийг доромжилж харьцаж байгаад бол одоо миний хувьд бол айж юм тэр хүн. Яг одоо ингээд 25 оны төсвийн гүйцэтгэлийг хэлцэж байна л да. Тэгээд 25 оны төсвийг төлөвлөөд хэрэгжүүлсэн тухайн үеийн сайд бол өөрөө хүн судач хөнгөн үйлдвэрийн сайд байсан. Одоо эдийн засаг хариуцсан тэргүүн шадар сайд инх2 сайд байгаа. Тэгээд өмнө нь ч гэсэн яг бит хоёр одоо яг энэ чинь мэрэгжлийн мэтгэлцээ чуулган бол тэгээ яг үндсэндээ энэ бодит төлөвөө гүйцэтгэлээр нь би одоо өмнө ч гэсэн зөндөө шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгээ миний хувьд одоо сая орон нутгаар яваад ирсэн, орон нутгийн амьдрал хүнд байна. Залуу малчид одоо малаа алдснаас болоод одоо хот суурин газар бараад чинь тийм ээ. Одоо зарим нэг нь барилга дээр ажиллаж чинь. Ер нь бол одоо үндсэндээ ядуурлын төвшин одоо ялангуяа яг энэ малтай байсан жижиг дунд бизнес эрхэлж исэн энэ одоо иргэд бараг 450 орчим иргэд ядуурлын бүс рүү ороход ерөөсөө тун ойрхон байгаа. Ингээд нийтдээ одоо манай 3.1 буюу 27.1% нь ядуу. Тэгээ одоо ингээд чинь бараг 3.2 нь ядуу руу орох ийм эрсдэлтэй байгаа даа. Тэгэхэд би яг үндсэндээ хөдөө аж ахуйн төсвийг харахад нийт төлөвлөгдсөн төсвөөсөө 50% гүйцэтгэлтэй тэгсэн мөртлөө үр дүнгээ бол бүр давуулан биелүүлсэн тайлан ингээд өөрсдөө бичсэн байгаа байхгүй юу? Тайлан дээр. Тэгээ энтэй ингээд шүүмжилж асуусан. Тэнгүүд одоо өөрөө бол хөдөө аж ахуйн салбар одоо сайхан цэцгэлж гин малчтай бол сайхан байгаа гэдээ яриад байгаа байхгүй. Яаж би одоо хэллээ. Та одоо битгий гэж худлаарай. Бодит амьдрал дээр тийм биш байна. Ард иргэд чинь одоо бүгд харж байгаа. Та хоёр одоо худлаа яриад яах вэ? Яг бодиттой би тоо баримттай шүүмжилсэн. Тэгээ эн чинь одоо мэрэгжлийн одоо тоо баримтанд суурилж одоо мэтгэлцээ явдаг газраа. Тэрнээс чинь хувийн одоо би инх2 гэдэг хүнийг одоо шүүмжилж гэхээсээ илүүтэй тэр мэрэгжлийнх нь одоо албан тушаал удирдах байгаа хүний хувьд хариуцлагатай сайн менежер байж чадсан уу, байж чадаагүй байна гэдэг үндслээр би энэ төсөв төлөвлөгөөтэй холбоотой асуудал дээр бол шүүмжлэл хийсэн. За тэгээд микрофон хаагдсны дараа намайг ална шүү гэж хэлсэн. За энэ бол одоо 2 дахь удаагийн намайг доромжилж байгаа. Одоо би эрэгтэй хүн байсан бол намайг барьж авч зодох юм байна. Тий, ер нь бол тийм хүн дээ микрофон харахаараа дандаа бодлоо ярьж байгаа байхгүй юу? Тэгээгүй яриад идэг. Тэгээд намайг хэлсэнд балаа авгаая гэж дуудлаа. Одоо би тэр хүнийг одоо надаас одоо ах хүн олон одоо энэ парламент бидэрт одоо залгамж халаа үлгэр жишээ болоод явж явах хэвээр хүн ийм ёс зүйгүй эмэгтэй хүнийг доромжилж харьцаж байгаад бол одоо миний хувьд бол айж юм тэр хүнээс. Одоо дараагийн удаа би тэр хүн намайг одоо үндсэндээ барьж аваад зодох юм байна. Одоо аль болох одоо ам таглах гэж оролдох юм байна. Гэхдээ миний хувьд бол одоо тангараг үргэлжсэн гишүүний хувьд бол би одоо энэ салбарынхаа төлөө өнөөдөр одоо миний хувьд хүндэтгэлтэй байгаль орчин хүнсүүдтэй аж ахуйн байнгын орооны дарга болсон хүний хувьд салбараа төлөөлж одоо энэ малчид жижиг дунд бизнес эрхлэгчдийг хоршоолагчид тийм ээ эднийг төлөөлж би өөрөө энэ одоо улсын төсөв энэ мөнгө хаашаа явж энэ салбар хөгжихгүй байгаатаа бодиттой шүүмжилж тоо баримт суулж ярих хэвээр хүн. Тийм учраас би ингээ бодиттой шүүмжилсэн харамсалтай нь одоо над руу бол занал хэлсэн. Тэгээд зааланд байгаа одоо манай жигүүрт суужсэн ойрхон суужсэн гишүүд бүгд сонссон. Тийм дотор одоо хариуцлагатай албашж байгаа төрийн одоо нарийн газар одоо хилцсэн агентлагийн дарга нар бас сууж исэн. Тэгээд одоо бүгд л зааланд бол сонссон. Тэгээд одоо тэгчээд сонссон байхад тэгээд одоо үгүй гэж хэлээд ингэж гүрдэж байгааг бол би одоо гайхаж байна. Тэгээд миний хувьд бол одоо энэ ёссон хорон би бол хандъя гэж бодож байгаа.